бүгдээрээ сайн байцгаана уу. За жил болгоны 10 дугаар сарын дундуур бид бүхэн уулздаг юм уламжлалтай болчиход одоо 4 дахь жилдээ болж байна. Ер нь бол энэ 10 сарын 15 гэдгийг бол бид нэр энэ юуны хүний нөөцийн өдөр болгох гэж энэ анхны форумоос хойш ярилцаад тэгээд одоо энэ бас одоо түрүүн засаг төрийн бодлого өдөр гэдээ ярьсан. Тэгээд энэ дээр бид нар бол асуудлуудыг тавиад тэгээд хөөцөлдөөд ингэж явж байгаа. Энэ бол бас энэ засгийн газруудын хоорондын солилцооч гэдэг юм уу, тэгэл нэг бас нэг жижиг сажиг юм асуудлууд байгаа. Ер нь бол тэрийг хойш тавихгүй улам шаргуу хөөцөлдөж байгаа. Тэгээд би өнөөдөр бас хөдөлмөрийн яамны сайд Санж Мөтө сайдыг өөрсөн байсан бас яг чуулганы юм чухал хилцүүлэгтэй гэдэг одоо хүлцэл өгчөөд тэгээд орондоо хөдөлмөрийн институтын захирал чимдэржийг бол явуулсан байгаа. Тэгэхээр би бас түрүүний нэг асуулт хариултаа жоохон үргэлжлүүлчихье гэж бодож байна. Тэгээд одоо чимдэр захирлаас бас энэ талаар ямар шүү юутай байна вэ? Санал бодолтой байна вэ? Яг одоо бид нарын нэг хүсэлт энэ юмнуудыг цааш нь ингээд хөгжүүлээд явахад хөдөлмөрийн яам ямар ч байр суурьтай оролцох болоо гэдэг энэ зүйлийг түрүүн бас асууж ярилцсан. За тэгээд бид нар бас нэг боломж гаргахаараа чимдэрч захирлаар хэлүүлнэ. Тэгээд энэ арга хэмжээний хувьд бол угаасаа энэ уламжлалт чанараар явж байгаа. Энэ жилийн хувьд бол та нар мэдж байгаа 15 гэдэг нь өөрөө бас мегмар гариг байж таарсан. Тэр нь бол нэг мегмар гаригтай бол биш. Гол нь мегмар гаригт хүмүүсээс хурал суглаа, уулзалт ихтэй байдаг. Тэгээд баасан гаригт хийвэл уг зүгээр гэж бодоод бүгдээр ажил төрөлтэй хүмүүс ирдэг. Тэгээд хүний нөөцийн ажил угаасаа далай шиг их байдаг та нар мэдж байгаа. Тэгэхээр тэр их зовлон жаргалын дундуур бас дахиад энд ирж хурам сугалж нэг асуудал ярилцсан гэдэг бол бас цаг зав гаргах хэрэгтэй. Ийм учраас энэ өдрийг сонгож авсан юм. Үнэхээр ирсэн та бүхэнд маш их баярлж байгааг илэрхийлье. За энэ дээр ер нь бол энэ хүний нөөцийн судалгааны хүрээлэгээс явуулдаг үндсэн сургалт бол HR коллежийн сургалтуудыг та нар мэдж байгаа. Тэгээд HR коллежийн ер нь юунуудыг энэ сургалтын төгсөгчдийг аваад үзсэн чинь бид нар 300 гаруй төгсөгч болсон юм байлээ. Энэ хооронд тэгээд одоо 19-20 дахь төгслүүд нь хийгдсэн байна. Тэгээд энэ одоо яг бас сүүлчийн төгсөгч нар ч гэсэн энэ донд сууж байгаа. Бас өдөөс хойш бид нар дээр сертификат диплом нь бол ардуулж өгнө. Тэгээд энэ төгсөгч нараа бас нэлээд өргөн хүрээтэй хавруулж оролцуулъя гэж бодсон. Нэгдүгürt энэ жилийн форумын онцлог бол тэр байна. Хоёрдугаар онцлог нь бол бид нар бас яг энэ одоо яг нүүрлээд байгаа улс орны өмнө нүүрлээд байгаа энэ эдийн засгийн нөхцөл байдлыг бас энэ форумынхон ярилцах сэдвтэй уялдуулж өгье гэж бодсны үндсэн дээр энэ эдийн засгийн одоо хямралын үе. За ерөнхийдөө бол дэлхийд даяар бол саарл эдийн засаг гэж ярьдаг. Тэгэхээр энэ саарл эдийн засгийн үеийн хүний нөөцийн бодлого зохицуулалт ер нь ямар байх вэ гэдэг талаар ярилцаж хэлэлцсэн дээр юм болов уу гэж бодоод нэлээд олон одоо ийм үндсэн сэдвүүдийг авч үзэж ярилцсны эцэст бол энэ сэдвийг сонгож авсан юм аа. Тэр нь ч бас нэг алдаагүй болов уу гэж бодож байна. Тэгээ сая бас Гамбатар гişүү хэллээ. Хямралын үеийн одоо тэр хүний нөөцийн бодлого зохицуулалтын асуудал дээр хамгийн одоо мундаг судалгаа хийсэн мөн одоо арга туршлага сайтай байсан хүмүүс одоо шинээр Мацушитай байна. Гэх мэдчлэнгээр. Тэгэхээр бид нарт бол яг тэр байдал нь бол компаниуд дээр үнэхээр нүүрлж байгаа. Тийм учраас энэ үед нь ямар шүү одоо бодлого илүү их тохирох юм болоо гэдэг энэ асуудлыг ярих нь бол хамгийн чухал асуудал юм лөө гэж бодсон. Ер нь хямралын үед бол компаниуд угаасаа л бизнесийн бодлого гэдэг нь өөрөө одоо тодорхой болчдөг. Сонгож байгаа стратеги бол дандаа одоо докторжилтын стратеги, зарим тохиолдолд бууралтын стратеги сонгодог.
Тэгэхээр бол энэ одоо барууныхны ярьдгаар бол тэр freeze гэдэг стратегиуд сонгогддог одоо хөлдөх тийм ээ. Тэгээ хөлдөөхдөө бол зарим нь баг болгож хөлдөөдөг, зарим нь тэр чигээр нь хөлдөөдөг. Ерөнхийдөө тийм царцаан маягийн үйл ажиллагаа. Тэгэхээр энэ үед бол угаасаа бизнесийн бодлого өөрөө хүний нөөцийн бодлоготой хослоно гэдэг нь хамгийн оновчтой чиглэл байдаг. Тэгээ түрүү бас Амбатар гишүүний үгэн дээр гарч ирсэн та нар анзаарсан бол нөгөө Монгол бууз экспортлох талаар тэгэхээр төрийн төвшөнд ч гэсэн төрийн бодлого тэрэн дээр бол нөгөө маркетингийн бодлогыг хүний нөөцийн бодлоготой хослуулах гэдэг энэ симбиозыг ярьж байгаа. Тэгэхээр би бол одоо бид нар бол угаасаа юу яах ёстой болов гэж бодож байгаа. Энэ компанийнхаа хүний нөөцийн бодлогыг компани бизнесийн бодлоготой хослуулах, компани маркетингийн бодлоготой хослуулах, компани үйлдвэрлэлийн менежментийн бодлоготой хослуулсан энэ хамгийн оновчтой энэ хослол буюу одоо стратегийн хослолыг бол симбиоз гэж хэлдэг. Тэгээд энэ хамгийн оновчтой симбиозыг хэрэглэх нь зүйтэй болов уу гэж үзээд энэ одоо сэдвийг сонгож авч энэ сэдвийг хүрээд хэдүүлээ нэг өдөр ярилцаж нөгөө уламжлалт уулзалтаа хийя гэж бодож төлөвлөж ирсэн юм аа. Тэгээд энэ бол миний одоо нээлтэн дээр хэлэх та бүхний одоо та бүхэндээ мэдчилгээ юм шүү. Тэрээс миний үндсэн илтгэл бол үдээс хойш байгаа. Тийм нэг өдөр. Тийм учраас та бүхэндээ ингээд чуулганыхаа формынхаа үйл ажиллагаанд одоо улам амжилттай оролцож, улам их сонирхолтой асуудлуудыг гаргаж ирж, дэвшүүлж, ярилцаж бүгдээр идэвхтэйсээ оролцоорой гэж хүсэж байна. Түрүүн бол бас яг түрүүний багш нарын нөгөө цогоо шийдвэрийнхаа бол бас хямралыг хямраахын төлөө бас өшөөлөөр нь бас анхны захирлын хэлжсэн хямралыг өөрийн тэр аюул гэдгийг тийм ээ одоо принц гэдэг тэр аюул гэдгийг боломж гэж харах аюулыг боломж болгон хөөрөх гэдгээр бол стратеги хийдэг. Гэхдээ ингэж хийсэн ч гэсэн өнөөдрийн байдлаар хуучин туршлагаас аваад үзэх бизнесийн байгууллага том ч вэ, жижиг ч вэ, том групп ч байсан, өөрөөр хэлбэл аж ахуйч байсан ялгаа болох бизнесийн бодлого стратегийг хүний нөөцийн бодлоготой холбохгүй болохгүй болчиход. Тийм учраас би танарт эхлээд энэ уг нь энэ стратеги удирдлагын том загвар байна. Энэ загвараас цаашаа шинжилгээ онцлогоо хийгээд стратеги сонголтоо хийгээд тэгээд яг хэрэгжүүлэлтийг энэ чиг хандлагуудаа гаргаад явуулсан. Хэрэгжүүлэлтийн чиг хандлагын хүний нөөцийн бодлого томьёог. Энийг болохоор би танарт нэг энэ алхмуудаар харуулчих гэж бодсон. Тэгэхээр энэ алхам дээр хамгийн гол учир байгаа. Миний хэлэх гээд байгаа. Тэгэхээр хамгийн эхлээд тухайлбал байгууллагын эрхэм зорилго. Өглөө Амбатар гишүүн болоод эрхэм зорилго юу гэж хэлдэг? Санаж явах гэж хэлсэн тийм. Тэгэхээр байгууллагын эрхэм зорилго буюу мишн стейтмент за санаж явах гэж бас болж байгаа. Байнга санаж явж байгаа шүү дээ. Хүн болгон мэдж байгаа шүү дээ. Жолооч мэдж байгаа шүү дээ. Тэгэхээр юу үйлчлэгээний ажилтнч мэдж байгаа шүү дээ. CEO-ч мэдж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ эрхэм зорилгыг тодорхойлоод стратеги хүний нөөцийн төлөвлөлт хоёрын уялдаа холбоо. Энийг гаргаж ирэх хамгийн гол юм байна. Энэ дээр хамгийн гол үр гүйцэтгэх хүн бол HR. Энэ дээр HR өөрөө яг зохион байгуулагчаар орох хэрэгтэй байхгүй юу? Хамгийн гол юм бол энэ л. Ингэж чадаагүйс болоод энэ байгууллагын стратеги бодлого өөрөө ялангуяа энэ хямралын үед сарын эзэн засгийн үед бол нөгөө тулгуур болчиход. Тэр нь хүний нөөцийн бодлого. Тэгэхээр бизнесийн бодлого стратеги хүний нөөцийн бодлого хоёрын уялдаа холбоо гэдэг хослол гэж болж байгаа. За ялангуяа эрхэм зорилготой холбоотой хослол монголчууд холын айлд хос морьтой явах гэдэг. Тэгэхээр тэр алсын айлд явах хос морийг одоо нэг нь бизнесийн бодлого нөгөөх нь HR policy буюу хүний нөөцийн бодлого. Ямар ажлууд хийх вэ гэдэг жишээ доош нь задлаад явах ямар ажлууд хийх вэ гэдэг жишээ HR бол ажлыг шинжлэх явсан. Job analyst байсан. Түрүү ажлын шинжилгээний зөндөө ирсэн. За манай цэндээ ярьжсэн бас. Тэр ажлын шинжилгээг ингэж хийдэг. Үнэхээр хийжсэн. Тэгээд дараа нь бол ажлыг ямар хүмүүс хийх вэ гэдгийг бодож байна.
Тэгэхээр эхлээд бид танаас ажлаа юунаас эхлэх вэ гэдгийг хэлээд шүү дээ. Ажлын шилжгээнүүдээ хий. Хүний нөөцийн хамгийн ихний бодлого бичгээр хэлдэг. Ажлын байрны тодорхойлж шүү дээ. Тэрийг хийхгүй байж янз бүрийн яриад ерөөсөө юм. Тэгэхээр ажлын байрны тодорхойлолт сайн хийгээд дараа нь ажлыг ямар хүмүүс хийх вэ гэдгийг гаргаж ирнэ. Тэр нь болохоор нөгөө HR өөрөө ажиллах хүчийг тооцсон судлагч энэ чанар. Дараагийнх нь HR өөрөө HR-ийнхаа болоод бус нэгжүүдээр дүн шинжилгээ хийх ёстой. Энийг бол орчин үед HR аудитор гэж яриад байна. HR аудитор гэж. Тэгэхээр энэ HR аудитор гэдэг энэ ажлыг хийж сул давуу гарч ирж тэгээд бас нэг хямралын үеийн тэр аюул цаанхыг боломж олгож хөргөх чадвар нэгэн бол юм байна. Тэгээд дараагийн нь болохоор ажил хүний нөөцийн нэгжийн ирээдүйд тодорхойлт. Энэ болохоор HR нөгөө орчныг шинжиж судалж. Тэгээд ямар ажилд хэдэн хүн ирдэг гэж бодож байгаа нь болохоор HR өөрчлөн тооцож тодорхойлж байгаа. Forecasting гэдэг прогноз хийдэг энэ чанарын нэг. Дараа нь HR-ийн бодлого стратеги номёр. Энэ өөрөө хүний нөөцийн төлөвлөлтийг номёрч хийж байгаа. За дараа нь компани стратеги нөгөө бизнесийн бодлого стратегийг хэрэгжүүлэх гэж байна. Тэгэхээр HR бол нэгтгэж хэрэгжүүлэх гэж болж байгаа. За дараагийн нь хүний нөөцийн үндсэн хүмүүсүүдээ явуулах юм байна. Тэрэн дээр нь нөгөө хүний нөөцийн ажиллах хүчний тоон болоод чанарын төлөвлөлтүүдээс эхлээд тэгээд цаашаа сургалт өгч үүсгэлийн үнэхээр өрөөний цогц шийдсэн хөдөлмөрийн харилцаа өшөө дээр нь сая хиний Нэргүүадрын төрөний кино болж гаргаад байсан тэр сонгон шалгаруулах гэдэг энэ бид нар чи үндсэн функцаар ажиллагаа байна. Ингээд цаашаа нөгөө нэг байгууллагын бослуулсан бизнесийн бодлого стратеги, үнийн нөөцийн бодлого стратеги хэрхий яаж хэрэгцсэн бэ гэдгийг үнэлж өгнээд тэгээд үе шатны дуусч. Ийм үе шатнуудыг хийгээсэй гэж бодсондоо энэ үе шатнууд дээр бүгдээр хаач анхаарал эдрийг хийдий болов гэж үлгэр үйл хийгээсэй гэж хүсээд энэ юу бэлтгэсэн. За тэгээд эндээсээ нэгтгэд аваад үзэх юм бол хүний нөөцийн энэ төрөлтийн үүрэг гэдэг дээр саяныхаа бүгдээр ингээд задлаад болсон. HR зохион байгуулагч, HR ажлыг шинжилэгч, ажлын хүчийг тооцоолагч, HR аудитор, HR орчныг шинжлэх судалгаач, өөрчлөлт тодорхойлогч, төрөлтийг томьёолж нэгтгэн хэрэгжүүлээд дараа нь төлөвлөгөөний үнэлэгч байх ёстой юм гэсэн энэ үндсэн үйл ажиллагаа дээр нэг задлаад HR-ийн ур чадварууд болгоод ингээд явж байгаа юм байна. За энэ бол хамгийн гол зүйл нь байсан. Тэгээд наадах нэг хуучин HR-ийн үндсэн стратегиудыг би бас самуулж гэж бодож байна. Яг нь манай HR коллеж төгссөн хүмүүс юм байгаа. Тэгээд бусдууд нь бас мэдээд авч байдаг. HR бол хамгийн гол HR планер гэдэг. Энэ бол хамгийн том дэлхийн прагматик хамтлаг. За дараагийн нь HR яг нэг аналитик ур чадвартай аналист байх ёстой гэж хэлдэг. Дараа нь HR хүнээ хөгжүүлдэг, өөрийгөө хөгжүүлдэг, багаа хөгжүүлдэг, байгууллага хөгжүүлдэг. Цаашдаа бидний энэ форум бол яг үнэхээр Монгол хүнийг хөгжүүлдэг, Монгол улсыг хөгжүүлдэг, Монгол улсын дэдлээ улс бол Монгол хүний үнэлэмж, үн цэнийг дэлхийн стандартад хүргэх магадгүй манай Монгол улсын хүний хөгжлийн индекс 114 биш бас урд талын 14 рүү ойртож очих юм уу те. Энийг хэрэгэлдэг нөгөө нөөц те. Хэрэгэлдэг төсвөө гэдэг гэсэн. Хүчин хэвийн төвлөрч ажилтдаг юм. Дараа нь HR coach энэ конструктив хандлага. Энэ бол бид нар яг үнэндээ бол хүнийг бүтээдэг. Бид нар хүнээр хүн хийдэг байхгүй. Хүнээр хүн. Тэгэхээр хэн хийвэ гэдгийг бид нар мэдчих таниад авах ёстой. Авахтаа бид өөрөөр байгаа. За бидний үндсэн концепц болсон. Нэг хүн ч гэсэн өдөртөг, гурван ч гэсэн өдөртөг байсан. Нэгжөө өдөртлөг болгоныг HR болгох гэдэг бол бидний үндсэн концепц. Тэр хүн өдөртөг HR-ыг ойлгохгүй хүний нөөцөө явахгүй. 1960 оны нөгөө захиргааны удирдлагаараа эсвэл 1950 оны нөгөө боловсон хүчний удирдлагаараа
харилцаагаар эсвэл 1910 оны Төмбийн харилцаагаар эсвэл 1930 оны үйл хөдлөлийн харилцаагаар ялгааг юм. За тэгээд энэ хямралын үеийн өмнө нь стратеги үйлдвэрлэлийг ярьж байна. Энэ хямралын үеийн дөрвөн бодвол багш нар янз янзын өнцгөөс гаргаж ирж ярьсан. За ялангуяа сонж авсан багшууд бол хямралыг өөрсдөө бид нар одоо энэ зөвлөөр өөрсдөө бид нар өсөлт тэмүүлгээр өөрсдөө бид нар өөдрөг үзлээр хямрах ёстой гэдэг. Ингээд бол та өөрсдөө хүн байгаарай гэж цагчаа. Тэгээ ээж хайсан буюу үүсгэлийн үндэгийг хийх. Энэ бол оптимист хандлага. Яг л үлдэх зүйлээ хүн хийсэн юм шүү гэж харсан. Та нарын ажилдаа автаа хийсэн ч гэсэн энэ лав санаатай хийгээгүй. Яагаад ийм болчихдоо гэдгийг эхлээ бодох. Дараа нь тэр үнэ одоо нэг ялгаж шийдэх зэм өгөхөө бодох хэрэгтэй. Ийм зүйл бол HR бодох систем. Ингээд бид нар ер нь HR ийм хүн байх ёстой байна гэдгийг бүгдийг нэгтгэж бодож ингэж явах хэрэгтэй шүү. Миний түрүүний хэлээд байдаг бол яг одоо жоо эдийн засгийн саад байхгүй бизнесийн бодлого стратеги том ойлгомжтой болсон байх үед за магадгүй одоо үйл ажиллагаа тогтворжтой болсон байх үед анхаарах ёстой ажил руу гэж. Энэ ажил руудыг даавал ажиллах юм бол алдахгүй алдах нь баг алдсан ч гэсэн алдах нь баг байх. Энэ бол өөрөө хүний нөөцийн эрсдлийн удирдлага байх юм аа. Бидээ би одоо юу лекц дуусгах гэж бодож лекцийг бэлтгэлээ.